жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчийн би нэг нь энэ утгаараа энэ зээлийг одоо энэ жилээс хэрэгжиж байгаа энэ жижиг дунд үйлдвэрлэлийн сангийн зээлийг харахад бүх юм үнэн бодит олон түмний нүдэн дээр ил тод цаг хугацааны хувьд түргэн шуурхай ингэж явагдаж байгаад бол маш их сэтгэл хангалуун байгаа. Энэ удаагийн энэ зээлийн юмд болохоор би 280 сая төгрөгийн санхүүжилттэй зээлээр орж байгаа. Энэ маань болохоор оюутан сурагчдын бичил бааз байгуулах залуу эдийн засагч нэг гэсэн төслөөр орж байгаа. Энэ төслийг хэрэгжүүлснээр 79 сая ажлын байр шинээр бий болно. Юунаас 9 нь болохоор үндсэн ажлын байр, үлдсэн 70 нь болохоор суралцах хугацаанд 4 жилийн хугацаанд гэрээд ажлын байр гэсэн ийм байдлаар ажлын байраа бий болгоод үүгээрээ дамжаад төсөн дүүрэг 21 аймгийн хэмжээнд 30 бичил баазыг манайх байгуулна гэсэн юм төлөвлөгөөтэй одоо ажиллаа эхлээд явж байгаа. Энэ төслийг харахад бол 5 унштай явагдаж байгаа. Манайх одоо эхний 4 унштай тэнцээд сүүлийн шалгаруулалт буюу хорооны хурлаар орж байна. Тухай бүрд нь мессеж болон утсаар мэдэгдэж байсан. За ерөнхийдөө бол сонгон шалгаруулалтын судалгаа маш нарийн явагдаж байсан. Өөрийнхөө одоо бодож байсан зүйлсийг сайн танилцуулж чадлаа яг жоохон сандарч байсан. Гэхдээ яг үйлдвэр минь харьцангуй гэрээн одоо гадагшаа гаргах Орос улс руу гэрээн хийгдсэн худалдан авалт нь байгаа. Өөрийнхөө төсөлд бол итгэлтэй байна. Яагаад тэгэхээр ерөөсөө хөрөнгөний асуудал шийдэгдвэл биднэрт зах зээл нь маш их байгаа. Аймгийн үйлдвэрт. Манай компани бол Монгол улсад анх удаа Солонгос технологиор бодог үйлдвэрлэж байгаа. Бүх төрлийн бодог үйлдвэрлэж байгаа юм компани байна. Дотоодын зах зээлдээ хүртээмжтэй байхын тулд лазны тоног төхөөрөмжөөр будгийнхаа лаз савлгааны 1 3 5 10 гэсэн маш жижиглэнгээр хүмүүст хүртээмжтэй болохын тулд лазны тоног төхөөрөмжийн төслөөр оролцож байгаа. За манай компани үйл ажиллагаа бол анх 2004 оноос эхэлсэн хаягдлах үнцрийг боловсруулж эцсийн бүтээгдэхүүн болоод буюу хувцар хоолой хийж одоо зах зээлд нийлүүлэх зорилгоор би болсон одоо бараг 15 жил үйл ажиллагаагаа явуулж байна. Улаанбаатар хот болон хөдөө орон нутгаас одоо хаягдлах хувцруудыг байнга худалдаж авч байгаа. Улаанбаатар хотод болон хөдөө орон нутгад хувцар маш ихээр хаягдж байна. Энэ нь болохоор бид нар өөрсдөө үйлдвэрлэж барахгүй байна л да. Тэгээд тоног төхөөрөмжөө жоохон шинчилж үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхгүй бол зах зээл маань бүтээгдэхүүнийг маань хүсээд байдаг, хог маань хаягдаад байдаг. Үүнд бидний тоног төхөөрөмж жоохон султаад тэгээд ер нь тоног төхөөрөмжөө шинжлэх зорилгоор орсон байгаа. Хүмүүсийг харж байхад айгүй гой юм хийдэм байлээ. Тэгэхээр энэ төслүүд ер нь дэмжигдэх байхаа л гэж бодчих. Ийм сайхан төслүүд орж байгаа юм чи ер нь дэмжигдэх. Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан маань ер нь бодиттой үр дүнтэй ажил хийж байгаа гэж бодож байна. Манай нэг онцлог бол малын яг одоо дотоодын уламжлалт үйлдвэрийг гаргаж байгаа. Мах сүүний өндөр ашигт үйлдвэрийг. Өнөөдөр нэг үгээр хэлэхэд Монголын үхрийн махны гарц бол 50% алдагдaltaй тийм ээ. 50% мах, 50% алдагдaltaй. Бид нар нэгдүгээрт энийг багасгах зорилготой. Одоо 25% алдагдaltaй, 75% одоо ашигтай ч гэдэг юм уу. Ийм үйлдвэрийг гаргаж авах зорилготой. Энэ маань эсрэгээрээ сүүн дээр бас гарна. Сүүний өндөр ашиг шимт. Монгол хөр ягаад өнөөдөр өдөрт 10 литр сүүх ёстой юм? Ягаад 20 өгч болдгүй? Энэ бол тэжээл одоо энэ бол тэр одоо юу гэдгийг Монгол үйлдвэрээс шалтгаалдаг учраас бид нар энэ үйлдвэрийг л гаргаж авах ийм зорилготой ажиллаж байгаа. Монголд бол дэлхийн стандарт зохицсон ABC зэрэглэлийн мах байдаггүй. Бид нар бол ядаж C1, C2 гэдэг зэрэглэлийн махыг иддэг ийм түвшинд л очих. Ийм л зорилготой байна. Сүүний хувьд бол бас яг адилхан өндөр ашиг шимтэй сүүг аавна. Гэхдээ энд бидний гол зорилго бол манай компанийн хувьд бол сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Гэхдээ зөвхөн энэ хүүхдийн сүү үйлдвэрлэнэ. Маш өндөр шаардлага. Хуучин социализмын үед бол хүүхдийн сүүний үйлдвэр гэж байсан. Хүүхдийн сүүний цех гэж байсан. Өнөөдөр тэр алга байна. Тэрийг бид нэр сэргийх зорилготой. Ийм л зорилго. Өмнөх жилүүдийн төслийг батах юм бол их шилэн явагдаж байна гэж харж байна. Энэ нь бол одоо бас жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд их таатай боломж өгж байгаа болов. Бас нэг боломжтой бид нарт тийм ээ. Энийг бол бас өгж байгаа болов гэж бодож байна. Хоёрдугаарт гэвэл хэлэх санал байна. Дараа жилээс ч гэдэг юм уу шалгаруулахын хугацаанд салбараар оруул яасан юм бэ? Тэгвэл бас ялгагдах онцлог илүү их харагдах юм болов уу гэж бодож байна. Тэрнээс их таатай байна. Баярлалаа.